жолоочийн даатгал нэгэд уялдаад ороод ирж байна л да. Тэгэхээр жолооч биш өмчлөгч байвал яах юм? Жолооч биш өмчлөгч байвал жолоочийн даатгал даатгуулах уу? Өмчлөгч биш жолооч байвал өмчлөгчийн даатгал даатгуулах уу? Хариу тий жолоочийн хариуцлагын даатгалд гэсэн асуудал гараад байна л да. Энийг тэгээд юу гэж ойлгож байгаа юм бол? За өмчлөгч нь өөрөө жолооч биш байвал яах юм? Энийг зөв хариулчих. Яг тэгвэл бодлоо дэж магадгүй. За хэн хариулах вэ? За бод баяр. Дагаран дараа харуулъя. За яг мөн хөрөлг шүү. Нэмэх бах. Ерөн зөвөр бид нар түрүүнд ярьслаад хоёр чиглэлийн даатгал байгаа. Тээврийн хэрэгсэл, хариуцлагын даатгалыг тээврийн хэрэгслээрээ юу? Жолоочороо юу гэж байгаа. Тэгээ ярьж байгаа аль алийг судалж ярьж байгаа тээврийн хэрэгслээрээ байх нь одоохондоо зөв байна гэж. За яагаад тэгэхээр жолооч биш тээврийн хэрэгслийн өмчлөгч бол юу даатгагч. Тийм ээ? Жолоочийн хувьд бол тэр мэрэгжлийн бус эдгээр хэрвээ өмчлөгч бас жолооч гэх юм бол тэр CD ангиллын юу жолооч нар бол бас одоо даатгал хамрагдах юм гэсэн ингэж ойлгож байгаа. Тээврийн хэрэгсэлгүй жолооч гэдэг бол жолооч бол энэ хоёр ангиллаас бусд нь хамрагдахгүй. Тэ. За. Тий даатгал хамрагдана. Компаниуд биш компани аж ахуй нэгжүүд одоо жишээлбэл одоо автобус ваац гэхэд нөгөө автобусаа бүгдээрээ өмчилдөг. Даатгалынхаа шимтгэлийг төлөөд явна л гэсэн. Хооронд нь итгэл зүрээр бас хувь заагаад өгчихсэн юм байж байгаа. Тэгэхээр одоо аж ахуй нэгж биш тээврийн хэрэгсэлтэй аж ахуй нэгжүүд байгаа байхгүй юу? За Батуйл гишүүн. За тэр улаан гишүүний тавьсан зарчмын санал тэр нөгөө дотор байгаа урд талынхаа тавтайгаа нийцэж нөгөө юу. За Батуйл гишүүн. Энэ цаанаа очиод бас маргаанд орчихгүй баймаар байна. Сая бүр бодлоо авчлаа энэ би харин улаан гишүүнийг асуухаар би тэгж бодоод явд байсан. Машин даатгуулна гэдэг нь миний ойлгоцоор идгэрэнгийн даатгал үстэй тий. Машин. Жолооч гэдэг чинь бол одоо шинэ автобус барьж яваа жолооч, онгоцны жолооч хоёр адилхан шүү дээ. Ачаа ачиж яваа жолооч тийм ээ. Хөрөнгө ачиж яваа жолооч, хариуцлагын жолоочийн даатгал, идгэрэнгийн даатгал хоёр одоо тусдаа явж байгаа юм гэж ойлгосон чинь. Харин тэгсэн чинь сая улаан гишүүний асуусан асуулт одоо яриулах дээр би харин гайхаад эргэлзээ явчихлаа шүү дээ. Чинь өөрөөр хэлбэл жолооч бол жишээ нь бусдын машиныг очиод мөрөгчөж байгаа жолоочийн алдаанаас болоо тийм ээ. Ачаа нураачж байгаа. Одоо юу гэдэг хүний амнаас ирсэж байгаа. Энэ бол хариуцлагын асуудал. Машин гэдэг бол гундалаа нэг талын л барьж яриад байлаа шүү дээ. Зөвхөн идгэрэнгийн даатгал талын яриад байлаа шүү дээ. Тэгэж бодоод байсан чинь зөв үү тэгээд. Харин тий. За. Гомч дөрж гişүү. Идгэрэнгийн даатгал үстэй дөрж. За баярлалаа. Улаан гишүүний Батуйл гишүүний. Энэ бол бидний сонголт л доо. Өөрөөр хэлбэл бид нар зүгээр хамгийн энгийнээр ярих юм бол миний хүүхэд 16 нас хүрээгүй ямар нэг хэрэг хийх юм бол тэр хүүхдийн хариуцлагыг эцэг их халамжлал өмүүлэгч нь өөрөө дээр авдаг шүү дээ. Тэрүүн шиг таны өмчлөлийн тэргийг жолооч өөр жолооч барьж яваад тэр жолоочлын хариуцлагаас үйлдэл болох юм бол тэр жолоочийн хийсэн хариуцлагыг эзэн та өөрөө хариуцсан шүү гэдэг замаар жолоочийн хариуцлагыг машинаар нь дамжуулж буй машин эзнээр нь дамжуулж бий болгож байгаа. Ийм харилцаа. Тийм учраас энэ хуулийн дагуу машинтай хүн өөрийнхөө машиныг гэрээгээр болон төр хугацаагаар янз янзын байдлаар, рентийн байдлаар ямар нэг байдлаар жолоочд энэ машин авнуулах юм бол тэр хүн өөрөө энийг ухамсарлаад иргэний болон ажил олголтын гэрээ бусад юм дээрээ бол хэрв миний машиныг би энэний хариуцлагын даатгал над дээр байгаа. Хэрв энэ даатгалын нөхцөлийг чи бий болгох юм бол авуулсаар гаргах юм бол тэнд би чиний өмнөөс миний итгэл зүр нэмэгдэн мөн даатгах суучаар санаас нь бол хохирлыг төлөх нь бол даатгалын компаниас гарна. Тийм тохиолдолд чи энд хариуцлага алдах юм бол тодорхой хэмжээнд миний ирээдүйд өөрөмөл татвараа хураамжаа хураалгахад үүсэх нэмэгдлийг чи хариуцах ёстой шүү гэдэг юм уу? Өөрөмөл иргэн хооронд би харин чиний өмнөөс хариуцлага хүлээж байгаа хүний хувьд
Чи чамайг надтай энэ харилцаанд ороход би чамд бас ийм үүрэг ногдуулж байгаа гэсэн иргэний хэлцэл бус юмнууд нь байх нь бол нээлттэй байгаа. Товчхон хэлэх юм бол машины эзэн хүн жолоочийн хариуцлагын даатгалыг өөр дээр авч түүний жолоодох хүнтэйгээ бол энэ хариуцлага бол өөрийнхөө харьцаагаараа бол бий болох гэсэн. Энэ сонголтыг хийсэн. Мэргэжлийн жолоочтой хувьд бол тэрвэл та мэргэжлийн жолооч машингүй. Гэхдээ та мэргэжлийн жолоочийн хувьд автобус барих юм, хүн тээвэр барих юм бол хүн даацсан машинууд барих юм бол та өөрөө жолоочийн хувьд даатгалтай бай. Даатгалтай. Тэгээ цааш нь уншаарай. Тэгээд явах юм бол энэ даатгалыг бол ийм л хоёр тогтолцоогоор л хийчих. За, улаан гишүүн. Тийм шиг хариуцлагын даатгал, төрөнгийн даатгал биш. За яг хөө тэр ойлгож байна л да. Тэгэхээр өмчлөгч аваар хийсэн жолоочийн өмнөөс хариуцлагыг хүлээлгэх юм байна шүү дээ тэгвэл. Гэхдээ тэгвэр жолооч хүн чинь өөрийнхөө машиныг ба хүний автомашиныг жолоодож яваад ямар нэгэн юмд орвол тэр хүн чинь хариуцлагаа хүлээж даатгуулах гэдэг юм байгаа үстэй энд чинь. Тэгэхээр нөгөө жолоочийг өөрийнх нь хариуцлагаас нь чөлөөлөөд хариуцлагыг харин өмчлөгч рүү шилжүүлдэг чинь бид нэр зөв сонголт хийж гэнэ үү? Би энэ дээр эргэлзээд байна л да. Энэ дээр би эргэлзээд байхгүй юу? Жолооч хариуцлага алдвал өөртөө учирсан хохирлогч бай, өрөөлд учирсан хохирлогч бай, даатгалаар одоо нөхүүлэх гэж байна. Тийм ээ? Тэр утгаараа жолоочийн хариуцлага гэдэг нь бол одоо болж зөв байна. Гэтэл одоо эн чинь бол өмчлөгч нь хариуцна гэхэр чин зэрэг харин жолооч бол хүний машин мэрж яваад аваар хийхэд бол сайхал гарах нь л дээ. Тэгэхээр тэр чинь харин бид буруу сонголт хийгээд байгаа юм биш үү? Жолооч бүхэн хариуцлагатай бай гэдгийг би ойлгож байна. Тийм байх ёстой. За. Гэтэл машинаараа дамжихаар ингээд нөгөө чинь машинаараа дамжаад хариуцлага нь өөр хүн рүү явчих гээд байгаа юм биш үү? За, одоо За байж одоо өөрийг сонсоод ирэх юм. Би ер нь бол энэ ийм л дээ бид нар нэлээ байнгын орон дээр энэ талаар нэлээ ярьсан. Бид нар жолоочийн даатгалын тухай хууль гэж ингээ нэр нь бол тэгж явж байгаа. Гэхдээ бол энэ 3 дахь этгээдийн өмнө осол аваар гараад бусдын эд хөрөнгө одоо амь насанд хохирлож ирсэн тохиолдолд тэрний өмнө хүлээх хариуцлагын даатгалыг яриад байгаа юм аа. Тэгэхээр хариуцлагын даатгалыг энэ жолоочийн аливаа одоо жолоочийн хариуцлагын даатгалыг бусад орны жишгээр хоёр янзаар авч үздэг юм байна гэж. Нэг хэсэг нь тээврийн хэрэгслээрээ дамжуулдаг юм байна. За улаан сайдын асууж байгаа бол жолоочороо дамжуулаад яасан бэ гэсэн тэр талын илүү одоо төлхөө барьж ярьж байна. Тэгэхээр бид нар энэ тээврийн хэрэгслээрээ дамжиж жолоочороо дамжих хоёрыг нь ярьж яваад өнөөдөр 205-ийн 700 гаруй мянган жолооч 300 тээврийн хэрэгслэлөө 300 мянган тоо бий. Тэгээ ямар ч байсан энэ анхдагч хуулийн хариуцлагын даатгалын тухай бид нар анх удаа ярьж байгаа юм. Тийм ч одоохондоо энэ манай нөхцөлд бол тээврийн хэрэгслээрээ дамжиж энэ хариуцлагын даатгалын тогтцоог ярих нь зөв байна. Тэгэхгүй л 700 мянган ухаан ингэж ш 700 мянган жолооны өнгөтэй 700 мянган хүнийг тэрэн дундаас тээврийн хэрэгслээр барихгүй, жолоо барихгүй машингийн улсуудыг олон байгаа юм. Тийм учраас төлөвлөгөөнд орохгүй байгаа тэр улсуудыг жолооны үнэлгээтэй учраас та нар энд хамрагдах юм аа гэд ингэж бас болохгүй байна. Тийм учраас энэ удаа бол тээврийн хэрэгслээр дамжуулах нь зүйтэй байна гэж энийг сонгож авсан юм аа. За яг жолоочгүй тээврийн хэрэгслгүй жолооч нар гэж яг тээврийн хэрэгслгүй жолооч гэдэг бол олон байгаа юм аа. Тээврийн хэрэгсэлтэй гэхэлэр бас тэр нөгөөдүүлээ талд нь өрөхгүй цөөхөн байна шүү дээ. Нийт одоо жолооч нарынхаа ийм л юм харагдаад байгаа. За одоо ярьж байгаа талын зөв юм шиг болоод хоёр ярьсан зөв юм шиг харагдаад байна. За нэм дурж гişүү. За ингээ хэдэн 4 хүн ярьлаа. 5. Энэ жолоочоод агсан даатгал орж ирсэн чинь юу машина болгоод орхиж штэ. Тийм учраас ажлын хэсгийн нэр томьёоныхоо өөрчлөлтийг дахиад 2 дугаар хэлэлцүүлгүйд нэг сайн амьдралаа сургуулж яах гişүүдээ яриад байгаа юмыг бодож нэгтлэх шаардлагатай байна. Энэ цаад талд нь хуулийн ностой асуудлууд бий. Одоо жишээ нь
наад өмчлөгч гэхээр ч одоо автобус баз хувийн автобус базтай хүн байлаа гэхэд бүх автобусаа даатгуулна гэсэн хууль гаргаж шít. Тэгээд нэг жолооч орж яваад аваар хийж таарна да. Тэгэхээр энэ даатгалаар авах мөнгнөөс гадна цаад талд нэмэгдсэн хохирол гарнаа. Одоогийн тээврийн даасан тээврийн хэрэгсэл зарим бараг 70-80 тэгээд сайн чанарын хоёр давхар автобусаар $300,000 үнэтэй байт юм байл шүү дээ. Эдгээр орж ирнэ одоо. Тэгэхээр энэ чинь баримжаас нэг 5 саяын хохирлыг арилгах хууль шүү дээ. Тийм ээ? Ойролцоогоо тооцоод 5-аас чинь хэд дахин нэмэгдэнэ. Тэр тохиолдолд дахиад нөгөө жолооч чи эрүүгээ хариуцлах, барьж явсан жолооч нь эрүүгээ хариуцлахгүй лээ. 5-аас тавсан хохирлыг иргэний хуулийн журмаар төлөх ийм юмнууд дагаад явна шүү. Энэ нарийн юмнуудаа бодож байгаад энэ уруулж байгаа өгнүүд чинь зөв эсхийг ажлын хэсгээр 2 дугаар хэлцэлгүй дод 2 дараа мөнгө хөргөл гişүнэг сайн нэгтэлчмаар байна. За ер нь бол цэвэр даатгалын тухайд бол энэ жолоочийн хариуцлагын даатгалаас гадна энэ өмчлөгч нь хүсэх юм бол наад машиныг чинь өөр даатгалбаас даатгалж болно шүү дээ. Эрхэн нээлттэй байгаа шүү дээ. Тийм биз? Өмчийн даатгалд. Ийм өөр даатгалууд бас цаад талд нь явж байгаа. Энэ бол аваараас үүдэлтэй даатгал л да. Цаад талд нь өмчөө бас тэр өмчийн даатгалд давхар даатгалж болох хэрэгтэй. Ийм нарийн хуулийн өмнө цаад талд байгаа миний нөхдөд 2 дугаар хэлцэлгүүд оруулж байгаа нэр томьёо чинь зөв байна уу гэдгийг үзээрэй. Төрийн жишээ нь хуулийн этикет гэдэг нэр томьёо ороод явчлаа л да. Этикет гэж этикет гэхлээр чинь хуулийн этикет орж байгаамаа. Этикет чинь дотроо хувь хүн гэдэг нэг этикет, хуулийн этикет гэж хоёр л ялгагддаг хуулийн үед. Өөр этикет байхгүй. Хуулийн этикет. Тэр этикет гэдэг өгчин өөрөө хуучин хүн гэдэг юм оруулсан болвол засгийн газраас энийг хуулийн этикетийг нэмээд этикет гэдэг үгээр илэрхийлээд хоёр юм салгаа ачиж шít. Энэ юмныхаа нарийн учир начрын ажлын хэсэг дээр дахин нэг бодож тунгаагаараа өөрөө зовлонтой хууль учраас энэ хуулийг ямар ч байсныг гаргаад хэвшүүлээд нэг баг зэргийг ёс суртахуун бий болгоод авмаар байна. Тэр утгаар нь бол манай ажлын хэсэг сайн ажилласан байх гэж найдаж байна. Яг та ер нь бол засгийн газар аливаа хууль санаагчлагч бол асуудлыг шийдэх хэдхэдэн хувьдраас нэг л оруулдаг шүү дээ. Жолоочоо дагсан даатгал хийх юм уу? Тээврийн хэрэгслээ дагсан даатгал хийх юм уу гэдэг хоёр хувьдур байгаа засгийн газар жолоочийг оруулсан юм. Ажлын хэсгээр ирж хагаад тээврийн хэрэгслээр нь хийж яана л да. Их хурлд байдаг л ажил шүү дээ. Энийг одоо гүнд болоо гişүн ойлгохгүй л давхаад байна л да. Хазааргүй мөр шиг.